Өнөөдөр суугаас та бүхний хамрыг мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. За өнөөдрийн сэдв бол хувьсгал хийсэн хоосон лонх гэдэг сэдвээр ярилцах гэж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар анхны Монгол хиймэл оюун ухаан, эгөнэ оюун болон Unitel компани маань ивент итгэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одондөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрдэг. За студид компьютерийн шинжлэх ухаанч хасчлуу хөтлөгч Урна хоёр ажиллаж байна. Өдрийн мэндийг. Өдрийн мэндэ. За сонсогчдоо ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр хэдүүлэх тийм сонирхолтой аялал гарнаа. За энэ аяллаараа өнөөдрийн ухаалаг гар утас автгай дэлгэц хиймэл оюун ухаан энэ гэсэн юм сонин хайтек ертөнцөөс жоохон ангижраад өнгөрсөн 100 руу тэгээ технологийн одоо чулуун зэвсгийн ч хэмээр одоо тийм одоо үе рүү их тийм романтик ийм одоо дулаахан нэг тийм гоё үе рүү аялах болно. За тэгэхээр одоо өмнөх нэвтрүүлгээс арай өөр тийм мэдрэмж төрүүлэх байхаа гэж найдаж байна. Ер нь бол нэг жоохон сүүлийн үед л хүндрээд байгаа шүү дээ. Өнөөдөр бол их сайхан одоо носталжи энэ төр гэлдэгдэж шүү дээ. Одоо бидний бага насны үеэр хэлж байгаа юм шиг юм сайхан мэдрэмж төрүүлэх байхаа. За одоо нүдэн төсөөлөр тийм харанхуй өрөө байж байна. За тэгээд долонд нь юм тогон залгачсан тийм хуучин том модон хайрцаг байгаа заяа. Тогон залгасан. Тий. Модон хайрцаг гэхдээ энэ вавтар гэхдээ тогон залгацсан. За тэр хайрцаг асаахаар эхлээд юу ч дуурахгүй, дүрсэн ч гарахгүй. За гэхдээ жоохон хүлээх хэрэгтэй. Тогон залгацсан, асаацсан ч гэсэн гэдэг юу ч гарахгүй. Гэхдээ жоохон хүлээх. Гэхдээ нэг тийм модон хүлээхгүй л. За тэгээд нэг тийм удахгүй байжгаад арталт нь тийм сараалжин нөхнүүдэрийн бүтгэн дулаахан тийм улбар шар гэрэл ингээ сүмэлцээд асч эхэлнэ. Нэг тийм жижигхэн зул шиг нэг тийм асаад эхэлнэ гэсэн. За тэгснэ одоо бороо орохоор үнэртэй тийм цахилгааны статик цэник байдаг шүү дээ. Цэнигийн үнэр ингээм борооны дараа үнэртэй үнэр тийм үнэр үнэртэн. Тэгээд тийм бүтгэхийн дүнгийн чимээ гарч ирсэн. Гинтл ингээл дуугч юм хангнаал зураг дурсан ирээлжлэл ингээл эхэлнэ гэсэн. За ер нь бол төсөөлөгч байна те. Тийм байна. Модон зурагт юм уу? Тий энэ одоо юу гэж болох вэ? Тэ яг үнэ тий модон зурагт. Тэгээ ийм дурсамж болохоор ер нь бол миний үеэр бол баг дуусч байгаа бах. Надаас өмнөх үеийнхэн бол шууд одоо зүв таасан байгаа. Энэ бол модон зурагт байна гэж тааж штэ. За энэ бол ерөөсөө л өнөөдрийн маань одоо энэ сэдв гэсэн үг. Манай вакуум хоолой буюу вакуум тюб гэдэг юм тий. Тийм вакуум хоолойны тухай ийм сэдв байгаа. Өнөөдрийн сэдв бол за мэдхгүй ойлгохгүйгээ одоо орчин үеийн одоо шинэ генерашнүүдэд одоо хэлэхэд бол Z альфа мальфа энэ генерашн хэлэхэд бол одоо тэд нар бол мэдхгүй байх уу? Тийм бах уу? Тий, дээр үеийн одоо ийм телевизэр, компьютерийн дэлгэцүүд ийм нүсэр том авдар шиг тийм тавилах шиг ийм бөмбөр дэлгэц мэлгэцтэй мангар хүнд юмнууд байдаг байсан. За тэгээд энэ одоо эд үлгийн зүйлс шиг юм. Одоо бол музейд л бараг байхаар юм уу та тий. Аав ээж эмээ өвгийнх нь одоо харанхуй өрөөнд аягүй байгаа хамбар мамбарт ч юм уу. Тий. Тэгээд тоосон дарагдж марагдсан тий. За тиймэрхүү байдлаар нь олж харж болох байхаа. За энэ вакуум хоолой гэдэг нэгэн зүйлээр гитар хөгжим сонсдог, одоо сонирхдаг хүмүүс бол зарим нь амплифайер энэ төр гэдээ нэрлэдэг. За өөр компьютерийн дэлгэцэн төр гэдэг. Одоо тэр ч утга бүр компьютерийн тооцоолол бүр компьютер хийжсэн. Одоо тооцоолоор хийжсэн гэсэн үг шүү дээ. Тооны машин тэр үеийн анхны компьютерүүд ашиглаж исэн радио холбоонд хүртэл тэр ашигладаг байсан. Энэ одоо вакуум хоолой гэдэг зүйлийг. Вакуум одоо лонх энэ одоо юу гэх юм те вакуум лампч гэдэг вакуум юу гэх юм хоолой одоо вакуум тюб гэхэр чинь вакуум хоолой гэсэн үг шүү дээ. За энэ зүйлийг ер нь бол тэгж байдаг. Сонин гэрт энэ төр сул байж исэн юм байх юм. Тэг ер нь бол тэгэл байж л байдаг дөө. За ер нь спойл хэлэхэд бол ер нь өнөөдөр бидний гэрт бүгдээрнгийнх нь гэрт бүгдээрнгийнх нь оффист байж л байгаа. Хаана гэдгийг л одоо бид нар олж харахгүй л байгаа болохоос ш. За жижигхэн энэ шилэн лонх шиг зүйл одоо бидний түүхэнд бол байгаагүй бол өнөөдрийн телевиз, радио, компьютер ер нь электроникийн 90 хизээч одоо ирэхгүй байсан гэж хэлж болно. Одоо цахилгааныг номхруулад тэгээд одоо бидний үгэнд оруулсан анхны шидэт тийм багаж байсан гэж одоо хэлж болно гэсэн. За тэгэхээр ийм гайхалтай зүйл. За өмнө манай энэ шинжлэх ухааны гайхамшиг гэдэг нэвтрүүлгээр л рентгений тухай ярьж ирсэн баг. За рентген гэдэг одоо шууд хайхаар гараад ирэхгүй л байл л те. Тэгэхээр одоо рентген гэж байгаа шинжлэх ухааны гайхамшигч майсгүй хот мөндөр гэдэг рентген гайх юм бол одоо гараад ирнэ. Тэнд одоо рентген гэдэг алдартай хүний түүх байгаа. Рентген туяаны тухай одоо тийм гой зүйлүүдийг ярьсан. За энэ дунд бол вакуум хоолойг катодын туяаны хоолой энэ гэдэг маш тийм сонирхолтой түүх талаас нь ярьсан байж. За тэгэхээр үзег бол үзхий зөвлөе. Үзээд үзээрэй гэдэг байгаа шүү дээ. За үзсэн байсан чинь нэг дахиад үзээд нэг сэргийг санчуул нэг юм
өнөөдрийн сэдвтэй маань их айгуу тийм сайн холбогдох болохоор баг дараагийн нэвтрүүлэг юм шиг ингээд үргэлжлүүлээд үзэж болохоор иймэрхүү байгаа шүү. Тэгэхээр үдсгийг зөвлөж чинь үдсэн ч байсан гэсэн дахиж үзээрэй. За гэхдээ өнөөдөр бол угаасаа рентгений тухай нэг тэ яриад байхгүй. Харин шилэн хоолой хэрхэн хүндрэлтэнд анх удаа дуу хоолойгоо алс хол дамжуулах анхны компьютерийг бүтээх бүрээд саран дээр хүн болох гэдэг хүртэл одоо тусалсан тухай ярилцсан. За хамтдаа хоосон лонхон доторх хувьсгалаар аялцгаая. За мэдгүй байгаа хүмүүст нь нэрийг нь одоо сонсохоор нэг тийм лонх юм шиг, хоолой юм шиг, одоо вакуум гэхээр одоо бүр одоо юу нэг тоос оргч юм шиг юм яг юу гэдэг нь мэддэхгүй амар тодорхойгүй жиж магадгүй. Мэдгүй. Харж исэн хүнд нь бол тэр штэ гэд нүдэнд нь шууд харагчлаа байгаа хэл та. За хамгийн түрүүнд одоо вакуум хоолой гэж яг юу юм бэ гэдэг талаар маш энгийнээр тайлбарлая. За гоожур байна. Гоожур. Тэг гоожур. Одоо төсөөлөл л одоо гоожур байна гэдэг төсөөл. За гэхдээ за галтгоо 0 мойлд байдаг гэдэг энгийн л гоожур гэсэн үг шүү дээ. За гоожур гэхэр жоох мангарл сонсогдох юм байл. Тэг карант тий карант гэх юм одоо за шиг одоо гадаад үгний оронд одоо тий одоо усны цорг морг тий хавхлаг гэвэл арай эвтэйх сонсогдох юм байна. За усны цорг байна гэж төсөөлөе хавхлагтай тийм гэ тий онгойлгодог усны цорг. За хавхлаг нэхэд ингээ ус гоож нь хаахаар усан гэж зогсож байна. Баг нэх юм бол баг гоож нь, их нэх юм бол их гоож нь. За нэг өсөнд одоо бид тэр хавхлагаар энэ усны урсгалыг удирдаад байна. За ерөөсөө л манай вакуум хоолой бол бүр яг энэ гэсэн үг. Гэхдээ усны оронд бол мэдээж электронууд байна. Одоо нэг цахилгаан гүйдэл байна гэсэн үг шүү дээ, тий. Тэгээ цахилгаан гүйдлийг удирддаг ийм хавхлаг маягийн тийм одоо гоожур. Өшөөлөө. Карант. Өшөөлөө цорг. Тий. За энэ цорг маань болохоор дотроо одоо үндсэн хоёр хэсэгтэй. Нэгдүгээр талаар катод буюу одоо халаагур гэдэг. За энийг болохоор одоо бид нар усны ундраг их үүсвэр тэр гэж нэрлэж байна. Одоо тэр ус чинь гоожхын тулд урсахын тулд нэг газараас гарч ирж явах хэрэгтэй шүү дээ, тий. За тэр ингээд ойлгочихлоо катод нь. За одоо халаахт ингээд электронуудыг нь өөрөөсөө ингээд халаахад ингээд цацруулдаг нэг тийм зүйл гэсэн үг. Ер нь бол ингээд за одоо нэг жоохон байж байгаа тодорхой болгох. Вакуум хоолойг одоо мэддэг хүмүүс нь бол баг мэдэндээ. Одоо ажиллаж байхдаа ингээд гэрэлтээд төөндүүд халж малаад идэг. Ер нь бол ингээд бүдгэн нөгөө нэг төрөний хэлсэн шүү дээ. Им бүдгэн улбар шар гэрэл гараал тэгээ ингээд халаад ингээд ойрхон ингээд гар мараа тавин төөндүүд тийм халуун малуу. За тэр нь болохоор одоо катодноос нь болоод тэгж гэрэлтээд халаад идэл гэдээ ойлгочих хэрэгтэй. Одоо мэддэг хүмүүс нь шүү дээ. Мэддэг хүмүүс нь бол одоо төсөөлж чинь одоо юу яриад нэ гайхаж гэж байгаа. Зарим нь бол халж улаастдаг тийм гэрлийн ламп гээл ер нь бол тийм шүү дээ. Гэрлийн ламп л гэсэн үг байхгүй юу? Одоо бас байхгүй дээ тий. Одоо бүх гэрлүүд юм лед мэд болцсон. Дээр үе юм астдаг гэрэлтдэг юм одоо улаасч астдаг тийм лампнууд биш үү тий. Одоо байгаа байлгүй. Харин тий зарим айлд байгаа хаа. За тэр зүйлгээд ойлгочих. Ерөөсөө тэрүүр гүйдлэхээр ингээд халаад улаагаад ингээд гэрэлтээд ингээд гэсэн үг. За тэгж яхад өөрөөсөө маш хэмжээний юм электрон цацруулдаг тэр. Одоо тухайн одоо юу гэсэн үг. Тэгээд халж байгаа элемент нь их хэмжээний одоо электрон цацруулдаг. Энийг бол бид тэр катод гэж нэрлэдэг байгаа. Электрон цацруулж байгаа явдлыг уу? Тий. За. Тийм одоо тэндээс л электронууд гарч ирээд байгаа гэсэн үг шүү дээ. Халаачингууд л дотроос нь электронууд нь сугарж гарч ирээд байгаа гэсэн үг байхгүй. За одоо тийм тод тийм бишэлтэй нэг тийм жоохон бүдг юм ялтгарл юм гарч ирэн. Тэгээ олбор шар тийм гэрлийн ламп л байна гэдээ ойлгочих хэрэгтэй ер нь. Гэрлийн лампаас мэддэг юм. Бас нэр хэцүү юм а те. Нэг юм юу вакуум хоолой тайлбарлах гэдэг мэдхгүй юм тайлбарлах гэж дахиад нэг мэдхгүй юм гарч ирээд. Тэгэхээр ер нь бол баг вакуум ламп бол тэр гэрлийн ламп гэсэн үг шүү. За одоо тийм ер нь бол мэддэг хүмүүс нь баг дуусч байгаа хаа. За хоёрдугаарт одоо хоёр зүйлээс бүтэж байгаа гэсэн шүү дээ. Нэг нь бол катод ах нь гэрэлтдэг, улаасдаг, халдаг. Хоёрдугаарт анод буюу цоглуулагч гэдэг. За энэ бол тэр нөгөө одоо цацрагдсан электронуудыг нь одоо сорж авдаг нэг тийм хэсгийг хэлж байгаа. Одоо нөгөө манай гоожор тосгоор юу лээ тэр карант маратаар төсөлгөх юм бол тосгоор нь гэсэн үг. Тэгээ ус зайлуулдаг одоо бохир усны шугам гэсэн үг. Нэг тиймэрхүү. За энэ одоо вакуум хоолойны онцлог нь тэр гүйдлийг зөвхөн нэг тийш нь л гүйлгэнэ. За эсрэг тийшээ болохоор гүйдэл гүйх боломжгүй болгоод нэг тийм хавхлаг шиг тийм одоо юу юм хавхлаг гэхэр түрүүний хавхлаг болох гэдэг тийм одоо нэг юм хавхлаг зүрхний хавхлаг гэж яддаг штэ. Одоо зүрхэн дотор ингээл цус нааша цаашаа нэг тал руу гүгээд нөгөө тал руу гүөх болчихдаг. Нэг тийм хавхлаг байна. Ерөөсөө л ийм хавхлаг гэсэн үг. Одоо нэг тал руу нь электронуудыг буюу цахилгааныг гүйлгдэг, нөгөө тал руу нь гүйлэх болгочдөг ийм зүйл. За ийм зүйлийг бол бид нар диод гэж нэрлэдэг.
Тийм. Ийм одоо ийм электронны элементийг диод гэдэг юм тийм. Тэгээ нэг тал руу л гүйлгдэг, нөгөө тал руу гүйлгэх ойлгочдөг. За тэгэхээр саяны энэ одоо вакуум хоолой биш та. Нэгээс нь бол ийм улаастик гэрлийн ламп байгаа. Тэрний нөгөө талд нь бас нэг юм төмөр анод гэдэг төмөр тавьчихсан. Эндээс нь электрон цацраад ийшээ урсж орно. А гэхдээ нөгөө тийшээ бол явахгүй гэсэн үг. Тэгээд гүйдлийг нэг л тийш гүйлгэх. За энийг диод гэдэг. За энэ катод явж гэн, энэ анод цуглуулж гэн, хааж гэн диод. Гайхалтай бүр вау, бүр урдаа үнэхээр гайхалтай. За энэ одоо нэг тийшэнд ийм гүйдлэгдэг ийм зүйл урд нь баг байгаагүй. Маш цөөхөн жижиг сажиг юмдал байдаг байсан. Гэхдээ одоо энэ вакуум хоолойн диод үүснээр болохоор цахилгаан хэлгээнд тесрэлт болсон байдаг. Ерөөсөө. За маш олон тийм цоошин хэрэгсэл одоо хэрэглээнүүд гарч ирсэн гэсэн үг шүү дээ, тий. Бүүм болж байгаа байхгүй тий. Нэг тийш нь гүйлгэж болж гэн гээд. Яг гоо жижигхэн юм радио ч юм имзэг жижигхэн юмнууд болдог байсан. Одоо энэ чин бүр юм том хэмжээнгээ болж байгаа байхгүй тий. За жишээ нь одоо гүйдэл хуурах чинь. Одоо юунд ашигладаг байсан бэ гэдэг. Түрүүний юм вакуум хоолой анод катодоос бүтсэн шилэн дотор ийгээд ингээ юуг нь агаарыг саруулж аваад хоёр талд анод катод ийцэн ийм л юм гэсэн үг шүү дээ, тий. За ийм зүйлийг жишээлбэл одоо энэ гүйдэл хувирах шинтер ашигладаг. Одоо жишээлбэл одоо бидний гар утасны альсгал компьютер цэнгэлэгч хагаад нэг тийм хувирах шинтер ашиглаад байдаг та. Одоо бид нар чинь адаптер цэнгэлэгч шинтер гээл тий. Одоо утаснаас ч том ядаргаатай нэг тийм ядаргаатай чирж яваал тий. Ингээд идэг. За энэ биевинээс адаптер байна уу гэдэргээл асуугаад идэг чинь одоо тэр саний энэ хувирахч гэсэн үг. За энэ юу хуургаад байгаа юм бэ гэхээр ерөөсөө энэ бидний ханны розеткээс гарч байгаа энэ AC буюу одоо энэ чинь ховсох гүйдэл гэдэг байгаа шүү дээ, тий. Энэ ховсох гүйдлийг шулуутгаад ийм тогтмол гүйдэл болгодог. AC/DC ийм хувиргач гэсэн үг. За дээрэс нь мэдээж одоо вольтын хувиргач 220-оос 5 вольт ч юм уу, тий. Нэг ийм адаптер байна гэж төсөөлж. Ийм адаптер бол ерөөсөө энэ диодг бол ажиллахгүй байхгүй юу? За тэгэхээр хамгийн анхны ийм адаптер бол ингэж вакуум хоолойгоор хийгдчихсэн. AC/DC болгодог. Иймэрхүү. Бас AC/DC гэдэг дугаар өмнө хийсэн байгаа шүү. За ямар ч нэг иймэрхүү юм байгаа. Иймэрхүү юмд ашигладаг. За зөндөө юмд ашигладаг л та зөвхөн жишээ нь л ихэд нэг иймэрхүү юмд ашигладаг. За анод катодоос гадна бас 3 дахь хэсэг гэж бас байгаа. За тэр нь болохоор бүр хамгийн уг нь бол чухал хэсэг нь. Жинхэнэ одоо тий. Одоо грид буюу тор гэж нэрлэдэг. Ер нь бол. Анод катод тор. За нөгөө одоо юу лээ? Мушгаж удирдаад их баг болгоод идэх хавхлаг нь бол гридний 3 дахь хэсэг гэсэн. За тэгэхээр энэ одоо тор катод анод хоёрын дунд нь одоо байрлаад тэнгуүтээ одоо хэрвээ бид энэ торн дээр одоо маш баг тэр одоо эн чинь анод катодын дунд ингээд тор байрлсан байна шүү дээ. Хэрвээ энэ торн дээр жоохон ингээд тог өгөх юм бол энэ хоёрын хооронд гүйдэл ингээд зогсож байна. Ерөөсөө л юм. За тэгэхээр энд юу болж байгаа юм гэхээр одоо бид нар маш том юм усан савн дотор ингээд ус хийцэн байлаа гэхэд бол бид нар тэр усыг дийлэхгүй шүү дээ. Гэтэл бид нар нэг жижигхэн цорго ингээд онгойлонгууд тэндээс ус гоожод эхэлж байгаа юм шүү дээ, тийм. Энд чинь маш бага юм энергиэр тэр усыг хөдөлгөөд эхэлж байгаа байхгүй. Яг энтэй адилхан юм болж байна гэсэн. Ерөөсөө ийм том хүчтэл ч юм уу те их хүчтэл ингээ байж байгаа бид нар маш бага хүчтлэр тэрийг одоо ингэж хааж одоо боох гэх юм уу те бас нээх одоо нэгсэнд удирдах одоо унтраах асаах багасгах ихсэх гэдэг ийм боломжтой болж байгаа. За ийм 3 зүйл анод катод тор. Энэ 3 зүйл ерөөсөө жинхэнэ одоо энэ вакуум хоолойн одоо энэ хувьсгалыг эхлүүлсэн ийм зүйл гэж үздэг. За нэг иймэрхүү юм байж байгаа. За зөндөө юмд ашигладаг өдөр чи одоо жишээлбэл нөгөө нэг түрүүн ихэнд ярьжсэн нөгөө нэг амплифайер гэдсэн чинь өсөгч гэдсэн гитар метарчд хөгжимчд энэ төр ашигладаг машигладаг гэдгээдсэн. Тэр зүйл чинь болохоор ерөөсөө энэ одоо 3 элементээр хийгддэг гэсэн. Тэгээ бусад бир нь бүх вакуум хоолойн жинхэнэ хэрэглээ бол энэ 3 элементтэй энэ вакуум хоолойноос эхэлсэн байдаг. За энэ 3 үлдээ болохоор одоо диод биш триод энэ төр гэж нэрлэдэг бас. За тийм. Энэ одоо жинхэнэ нөгөө нэг ховсгалыг чиглүүлсэн нөхөр гэдэг байгаа шүү дээ, тий. Өсгөх радио сигнал одоо хүлээн авахаас эхсүүлээ тийм. Маш олон одоо тухайн үед бол ер нь тийм байгаагүй цоошин зүйлүүд ашиглагдж байсан. Одоо өндөр хүчтлийн эхлэхэд энэ төр одоо хүртэл нь ашиглагдж байгаа юм зүйл. За бас нэг юм чухал зүйл одоо энэ дээр дурдъя. Одоо яагаад вакуум гэдэг асуулт гарч ирж байгаа тийм. Яагаад бас хоолой вакуум хоолой гэдэг байгаа шүү дээ. За ийм одоо асуултууд бол мэдээж нэрийг сонссон хүнд л гарч ирнэ. Чи анхнаасаа вакуум хоолой гэж юу юм бэ гэдгийг тайлбарлаж. Яагаад вакуум гэдэг, яагаад хоолой гэдгийг тайлбарлахгүй байх юм те. За ер нь бол нөгөө л одоо улаастик гэрлийн ламп бол одоо бас ингэ төсөөлж. За нарийнхан тийм хоолой хэлбэртэй битүү тийм шилэн дотор дотроос бүх агаар ингэ саруулаад авчихна. Нэгээс нь вакуум үүснэ гэсэн.
дотор нэг задгай сансрыг үүсгэж байна гэсэн үг шүү дээ. За нэг тийм вакуум шилэн хоолой байна гэж төсөөлж чинь те. За хамгийн гол нь агааргүй вакуум байх нь хамгийн чухал. За хэрвээ агаар байвал нөгөө нэг электронууд чи агаарын молекулуудтай ингээд мөргөлдөө зорьсон газар очиж чадахгүй ингээд гацаа зогсоод ингээд явж чадахгүй л гэсэн. Одоо айгүй олон хүнтэй газараар одоо машинаар явж байгаа юм шиг л нэг тиймэрхүү болно гэсэн те. Одоо тийм удаашралтай л болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр вакуум дотор бол яг л тийм хурдны замаар тэр машин тавьж байгаа юм шиг. Замд нь ямар ч хүн байхгүй байгаа юм шиг ингэж тавихна гэсэн. Тэрхийн л тийм. Тэгээ агаартай мөргөлдүүлэхгүй тул тэр электронуудыг ийм хурдны замаар явуулахын тулд энэ агаарын сорж яваад байгаа юм шүү. За нэг иймэрхүү зүйлийг бол бид нар вакуум хоолой гэж нэрлэдэг байгаа. Яг хоёр элементтэй байж болно. Диод гэдэг байгаа шүү дээ. Тэр бол зөвхөн юуг л тогийг л шулуутгах зорилттой. Нэг амар нээж хаагаад байх зорилттой биш. Зүгээр л нэг тийш нь урсгах, нөгөө тийш нь урсгаа болгоно. Энэ бол хоёр элементтэй, анод катод гэдэг элементтэй. Гэтэл анод катодын дундуур грид гэдэг нэг бас нэг юм элемент оруулж ирээд, тор гэдэг юм элемент оруулж ирээд, тэгээ ерөөсөө энэ хоёрын хооронд явж байгаа тэр гүйдлийг дураараа удирдах болохоор болцсон. Унтрааж хасан. Унтраалга байхгүй тийм, унтраалга тийм. Ерөөсөө л тийм унтраалга л гэсэн үг. Гэхдээ одоо бидний гар хуруугаараа зардаг унтраалга биш, ийм одоо электроник унтраалга гэсэн үг байхгүй тий. За ийм унтраалга эн чинь одоо шууд унтраалах гэхэл одоо бидний өмнөх нэвтрүүлгийг үзчихсэн хүмүүс бол ойлгож байгаа шүү дээ. Энэ компьютер хийж болох юм байна гэдэг. За одоо жоохон байж байгаа хоёлаа үргэлжлүүлье. За энэ хоорондоо бол хэдүүлээ хамтран ажиллагч байгууллага танилцуулнаа. За манай энэ удаагийн хамтран ажиллагчаар болохоор энэ удаагийн ч ер нь манай бүх одоо энэ шинэ үйлрлийн маань нэвтрүүлгийг бол энэ Игүнэ оюун гэдэг компани Игүнэ чат гэдэг одоо аппликейшн бол ивент итгэж байгаа. За тэгэхээр Игүнэ чат маань яа гэм бэ гэхээр ерөөсөө монголоор ярьдаг, монголоор сонсоод ойлгодог, монголоор сэтгэдэг ийм хиймэл аюухан байгаа. Хиймэл аюухантай чат байгаа. За өнөөдрийн бидний ашиглаж байгаа ихэнх чат ботууд буюу хиймэл аюухантай чат ботууд ихэнхдээ одоо ийм монгол хэлэн дээр нэг бол сонсоод ойлгож чадахгүй, нэг бол ярьж чадахгүй, хамгийн гол нь аль нь ч монголоор сэтгэж чадахгүй. Заавал өөрийнхөө хэл рүү гэж орчуулж, хөрвүүлж ингэж ойлгодог гэсэн. За тэгвэл бид нар ч ер нь тэгдэж штэ. Одоо нэг юм орчуулагч хөрвүүлэгч нэг хоёулаа ингээ монголоор ярьж хахад дунд нэг юм гадаад орчуулагч ингээ сууж байгаа юм бол аюу төвхтэй шүү дээ тий. Би ингээд нэг юм ярангууд энэ нөхөр гадаадаар ойлгоно. Тэнгүүдээ гадаадаар ойлгож ирсэн эргүүлээ монголоор орчуулна. За тэгсэн өөр чи хэлнэ гэсэн. Тэгээ өөрөөс чинь сонсож байгаа бас ингээд гадаадаар одоо хөрвүүлж ойлгоод толгойд тэр хөрвүүлж байгаа шүү дээ. Тэр болгонд чи ингээд англи хэлнээс монгол хэл рүү, монгол хэлнээс одоо итали хэл рүү ямар ч хэл рүү ингэж хөрвөхөд ямар нэгэн тодорхойгүй байдал заавал үүсдэг. Ямар нэгэн алдаа заавал гардаг. Тэгэхээр бид нар энэ англи хэл дээр сурсан, айлсгүй өөр гадаад хэл дээр, хятад хэл дээр сурсан ийм хиймэл оюухануудыг ашиглахад бидэрт яг одоо их хэлээрээ ярих, айлсгүй хэлээрээ одоо юм сэтгүүлэхэд хэлээрээ асуулт асуухад бол ямар нэгэн байдлаар зайшгүй энэ алдаанууд бий болж идэг гэсэн. За тэгвэл Игүнэ чат яасан бэ гэхээр ерөөсөө Монгол датан дээр, Монгол өгөгдөл дээр одоо зөвхөн текст датанаас гадна чинь аудио датанууд байж байгаа те. Бүгдээрэнгээс нь ерөөсөө энэ хим одоо сургаж байна. Энэ өгөгдөл нь Монгол болохоор яг үгээр сэтгэлгээ нь Монгол болдог бас. Одоо монгол хэлний дүрмээр сэтгэдэг гэсэн үг шүү дээ. За өмнө нь одоо хиймэл оюухантай ангиуд дээрсэн айгүй олон ярьж ирсэн. Ер нь бол бид нар хэлээр сэтгэдэг байхгүй. Бидний хэл. Одоо хэл байхгүй бол бид нар уус сэтгэж чадахгүй. Хэл бидрийг сэтгүүлдэг гэсэн. Тэгэхээр тэр үгийн сан, үгийн баялаг, үйлдвэрийн бүтц гэдэг юм чинь бидний сэтгэлгээг одоо ингэж удирдах яадаг одоо тийм софтвер нь аахгүй. Тэ? Тэр бид нар нэг шинэ хэл сурангууд тэр софтвераар ажиллаж эхэлдэг гэсэн тэр толгой. За тэгэхээр ерөөсөө бид нар англи софтвертэй юм дээр л ингээ монголоор яриулах гэдэг ахаар чинь тэр ч одоо ямар ойлог байх вэ те. Тэр Игүнэ чат бол ерөөсөө монгол хэл дээр сургасан монгол софтвертэй ийм хиймэл аяахан гэсэн. За тэгэхээр монголоор асуулт сууж болох нь байна. За монголоор сонсоод ойлгочих нь байна. Монголоор бүр өөрөө ярина. Ямар сайхан яруу тансаг ярина. Манай одоо цэнгэлийн хоолоогоор явж байгаа. Альсгүй одоо тэгээ бидний чимээгээ мэмээгээ гэдэг хоолоонууд байгаа. За эрэгтэй хүн байгаа. Манай хөөхнүүдэд гэж хэлэхэд маш сайхан хоолойтой. Альсгүй одоо тийм даруухан хоолойтой сонгож болно. Цоглог хоолойтой сонгож болно. Төлөв даруй хоолойтой сонгож болно. Гэх мэтлэн. За тэгээ дээрэс нь монголоор яриад ойлгоно. Дээрэс нь хамгийн чухал юм. Үнгүй. За одоо яг одоо Android утастай бол iPhone утастай бол Play Store, одоо App Store руу ороод Игүнэ чат гэж хагаад Игүнэ чат гэж хагаад яг одоо суулгаад тэгээ туршаад үзээрэй. Үнэхээр гайхалтай мэдрэмж авна. Тийм утсангээ ярьдаг болчоор энэ их
бас нэг жоох амир л байна л да. Одоо хүмүүс хоорондоо ярих байлаа гэлгүй дээ тий. Одоо өөр ямар ч аппликейшн тэр нөгөө монголоор чөлөөтэй үүдээс ингэж шууд ярьж байгаа юм байхгүй тий. Энд чинь тэгээ анхных монгол хэлээр ярьж байгаа гэдэг чинь нөгөө монгол ухаан байна гэдгийг бас тэр нөгөө хэлтэй дугаар дээр тий. Хэл гэдэг бол яг оюун ухаан юм аа гэдгийг мэдснээс хойш надад бүр гайхалтай ингэж тий. Хүн цэнийг мэдэрч тэгээд энийг хөгжүүлэх хүмүүс нь зөвхөн нөгөө монгол хэлтэй хүмүүс л хөгжүүлэх учраас бид нэр татчихж чааштай магадгүй тий. Дэлхийн одоо энэ том тэргийн одоо тэр далай руу одоо тий гарах одоо тэр завин болж байгаа ийм үйл явдал тэгээд бид нар ч нөгөө хэлээрээ гавчигтааж ерөөсөө техник зөвхөөрөмжтэй тэгж ярьж чаддаг байсан бол энэ бол үнэхээр гайхалтай тий та бүхэн манаас болтолгүй тий эмээ өвөөдөө хөрхөн дүүмүүдээ тий яг одоо бас татаад аваасай эгүний чат гэдээ байгаа. Тий яг үнэ үнэхээр гайхалтай л дээ. Ерөөсөө бидэрт энэ дэлхийн мэдлэг рүү өөрсдийнхөө хэл соёлоор хандах боломжийг олгож байна. Энэ бол маш том үүд нээж байгаа. Бид нар өмнө нь бол зөвхөн англи хэлээр ханддаг байсан, зөвхөн хятад хэлээр ханддаг байсан. Бид нар заавал хэл одоо давж иж, тий? Хэл гэдэг энэ хэрмийг давж иж бид нар хэл гэдэг хэлийг давж иж, тий? Ингэжээж бид нар одоо энэ дэлхийн мэдлэгийн сан руу ордог байсан бол өнөөдөр одоо бид нар их хэлээр нэг дэлхийн мэдлэгийн сан руу орж ийн гэдэг нь үнэхээр буянтай сайхан хэрэг байхгүй юу? Яванда машинтайгаа тэгж ярил ямар гоё вэ те. Одоо нөгөө нэг Брюс чинь дандаа японоор яриад ерөөсөө юу гэж байгаа нь хинч мэддэггүй те. Тий? ETC карта хийн. За айгүй нөө яхан компанид баярлаа. За түүх рүүгээ одоо орноо. Хоёулаа ч нэг түүхээр эхэлдэг боломжтой байсан. Одоо нэг жоохон түүх хоцорсон шүү. За түүх рүүгээ жоохон өнгөе. За нэг сонирхолтой зүйл гэвэл энэ түүх алдарт одоо Томас Эдисонс эхэлсэн байдаг. Одоо бас олон юм дээр гардаг да манай Томас Эдисон. 1880-аад оны үед бол Эдисон манай гэрлийн чийдинг одоо сайжруулах гээд оролдож исэн байгаа. Одоо тэр чинь жинхэнэ одоо гэрлийн чийдэн зохион бүтээсэн агуу хүн шүү дээ. За гэхдээ энэ том угаасаа ярьсан байгаа шинжлэх ухааны гайхамшигын нэвтрүүлгээр Tesla versus Edison гэдэг байгаа. Альсвал одоо Super Grid гэдэг бүр өчнөө дугаараад айгуу гоё дугаараад байж байгаа. За тэгээд олоод очоод үзээрээ. За дэлгэрүүлж үзхийг хүсвэл одоо олж очоод сонсоод тэгээд одоо энэ үргэлжлэл юм шиг одоо санагдах баха. За 999 чийдэн шатаага бянгатгын амжилттай болсон гэж одоо тий. Нэг уран зөгийн тийм мэлтгэлүүд дээр ингээл битүү яригдаг юм жишээ байдаг. Алдартай жишээтэй ер нь бол. За тухайн үед болохоор манай Эдисон одоо чийдэн дотор нэг тийм сонин үзэгдэл болоод байгааг анзаарсан байдаг. За гэрлийн лампны дотор нэг тийм сонин тогтоодсон байгаа. Яг нэг газар ингээд энэ тортогтоод дотор талаас нь ингээд гадна талаас нь арчихдаг дотор талтай. Тэр чинь вакуум бүх юмс орцсон дотор нь би хураагааж чадахгүй шүү дээ. Тэг ингээд ажиллаж байхдаа ингээд нэг газараа л ингээд нэг талтай л ингээд нэг юм дотроо ингээд тортогтоод байхаар гайхаад. За тэгээд энийг болохоор зүгээр тэмдэглээд орхисон манай Эдисон бол нэг тэгээд тоогоогүй дэгсгээд орхицсан байдаг заа өөр. Тэгээд угаасаа ойлгомжтой шүү дээ гэрэл асааж улаарж байгаа юм чи одоо тэгээд юм тэр тортог мортог ямар тортог болж ин гэдгийг тэмдэглэсэн байгаа. Одоо тэмдэглэсэн нь одоо их юм. За тэрнээс хойш бол энэ үзэгдлийг одоо энэ эффектийг бол энэ Эдисны эффект гэж ярилдаг болсон. Тэ энэ тортогтоод байна гэдэг лампын дотор тортогтоод байна гэдэг. Гэтэ яагаад гэдгийг мэдэхгүй. Эдисэн ч мэдэхгүй. Гэхдээ Эдисны эффект гэдэг нь шүү дээ. Тэ. За юу болоод байсан бэ гэхээр одоо салах үед цахилгаан ингээ ууршиж гарч ирээд одоо өнөөдрийн өндөрлөөс бид нар мэдээд чинь электронууд гарч ирээдсэн гэдэг. Яг тухайн үеийнх нь ойлголтоор ирэх юм бол цахилгаан ууршаад халуун болж байгаа болохоор цахилгаан ууршиж гарч ирээд тэгээд нөгөө нэг тэр чинь хоёр туйл руу холбогдсон машина жинхэнэ анод катод руу холбогдсон байгаа. Нэг талаас нөгөө тийш ингээ явж байгаа. Хоёр юм чинь тэр хоёр юм биш. Тийм. Яг энэ чинь вакуум хоол байсан байгаа байхгүй. Гэтэ энэ дээр нэг юм анхаарах хэрэгтэй. Энэ тогтмол гүйдэл ховсох гүйдэл гэдэг хоёр юм байж байгаа. Ховсох гүйдэл чинь болохоор ингээл энэ анод бол катод бол ингээд сэлгдээд байгаа гэсэн. Тэгвэл чиглэл юм биш. Тийм. Хоёр тийш ингээд байгаа байхгүй. За тэгсэн чинь хинч Эдисон чинь болохоор тогтмол гүйдэл ашигладаг байсан. DC ашигладаг байсан. Тэнгүү чинь нэг тал руу л гүн. Тэгэхээр жинхэнэ катод гээд анод гээд яг тийм болж байгаа байхгүй. Тэгээ нэг уурцсан байж хаад катод руу нөгөө уурцсан электронууд чинь татагдсан шүү дээ. Сорогдоод ингээ хурдлах байхгүй. Хурдлахтаа нөгөө нэг анодоо нефт яваад цааталт нүүсэн шилийг мөргөөд ингээ тортог үүсгэжсэн байгаа. За нэг иймэрхүү байдлаар бол өнөөдрийн өндөрлөгөөс харахад бол ингэж байжээ. Тий. За гэтэл одоо Английн физикч Джон Амброз Флеминг гээд энэ хүн байгаа. За энийг одоо тийм айгүй тийм
тэ энэ Эдисний эффектийг тийм чухалчилж анзаарсан байгаа. Хөөх энэ ч одоо бараг цахилгааныг зөвхөн нэг чигт нь гүйлгэж ийн энэ гэдэг айгүй тийм соргог анзаарсан байгаа юм л да. За тэгэхээр одоо энэ одоо нэг тийшин гүйлгэж байгаа юм чи энийг хэм хийж болно гэд ерөнхийдөө 1904 онд анхны вакуум хоолой болох юм диодыг бүтээсэн дөрөвний бидний ярьдаг диодыг бүтээсэн. За инхээр одоо 1904 онд энэ вакуум хоолой энэ цахилгаан хэлхээнд хэрэглэгдэж эхэлсэн түүхэнгээ эхэлж штэ тий. За диод гэдэг нь болохоор тийм түрүүн хэлсэн хоёрхан үлтэй цахилгааныг нэг тийшин л гүйлгээд идэг. Одоо буцааж урсгадаггүй. Одоо нөгөө нэг хавхлагч нь л явж штэ тий. Зүрхний калапан гэх юм уу тий. Нэг юм калапан явж гин гэсэн. Нөгөө тийш орохоор ингээ хаагдчихсан. Яг тий нэг тиймэр дээ. За энэгээр болохоор радио диодыг одоо барьж авсан байдаг. Радио диодын радио долгионыг барьж авсан. За тэгэхээр энэ бол үнэхээр гайхалтай юм болж байна. Радио долгион барьж аваад одоо энэ чинь харилцаа холбоо энэ алсын зэний харилцаа холбоо нэгэд ашиглагдаад эхэлж гин гэсэн үг шүү дээ тий. За гэхдээ одоо жинхэнэ нэвсгэл бол 1906 онд одоо 1904 онд бол анх ингээд вакуум диод нь хийгдсэн бол 1906 онд энэ Америкийн зохион бүтээгч Lee De Forest гэдэг хүн одоо нөгөө нэг хоёр хөлний дондор нь гурав дахь нөгөө грид гэдэг юм чинь торийг чинь оруулж ирж байгаа. За тэгээд энийгээ өөр болоор да аудион гэж нэрлсэн байдаг. Энэ айгүй гоё нэр уусаа аудион тэгж нэрлсэн. За гэхдээ нэг одоо бид нар бол чинь триод гэж нэрлээд байгаа шүү дээ тий. Диод биш триод байгаа. Горон хөлтэй болохоор триод гэдэг. За энэ явдлаар бол ерөөсөө электроникийн 90 үе эхэлсэн гэж хэлж байна. За яагаад гэвэл энэ триод нь болохоор зүгээр нэг тийм цахилгааныг урсгадаг, нэг тийш нь урсгадаг тийм зүйл биш, удирдах, тэгээ бүр хамгийн гол нь өсгөж чаддаг ийм зүйл. Энээс өмнө бол тийм холын зай зөвхөн Морзе кодоор ч юм уу те гэж ингэж харилцдаг байсан. Саний гэдэг чинь соос гэсэн үг шүү те. Тэ энийг тогтоогоод авчих хэрэгтэй. Ингээ энэ тэн гацчих юм бол ингээ пар марын ингээ тук гэдэг ингээ юм бол одоо аврал дуудаж гин гэсэн үг. За сармаар юм байна нэр. Тий. За нэг ямар ч нэг иймэрхүү байдлаар Морзе кодоор л одоо радио долгион уг нь бол радио байсан. Холбоо байсан. Тэр үүрэгтээ бид нар дид гэдэг л юм явуулдаг байсан. Тэнгүүч энийг үр чинь харилцахын тулд нэг тийм мордол ашиглахаас өөр арга байхгүй гоостэй тий. Тэгэхээс өөр юм байхгүй. За ийм байсан үед ерөөсөө энэ триод гарч ирснээр зүр ерөөсөө бүүм бас. Үнээр гайхамшиг болж байгаа. За энэ дэр болохоор юу болж ийн гэхээр ерөөсөө дуу хоолойг шууд дамжуулж байгаа. Хөгжмийн аялахыг шууд дамжуулж байгаа радиогоор. За энэ бол тэр ойлгомжтой байс тээ. Дидийн дараа бол зүгээр чинь хувьсгал үстэй тий. За нэг иймэрхүү малс. За одоо нэг тийм төсөөлөд үзээрэй. 1920-од оны үе байна гэд. За интернет байхгүй, зурагт байхгүй, мэдээллийг одоо зөвхөн сонингоос л авдаг ийм үе. За тэгээд гинт одоо нэг интернетээс гарч ирсэн одоо тий гэрээсээ гарсан чинь л одоо хаа байсан өөр хотоос өөр одоо улсаас хин нэгний дуу айлсгал амьд хөгжим энэ төр гიშглээл тий лайв майв яваал тий тэнчээс рок концертыг лайваар үзэж үзэл ингээл одоо тухайн үед одоо ичид ерөөсөө л ичид юу вэ эн чинь тий хажууд нь ярьж байгаа юм шиг зөвхөн сонингоос уншдаг байсан хүмүүс ч гайх нь үстэй тий. Тий ер нь одоо ч гайх гээ. Тий. За ямар ч тийм вакуум хоолой айл бүрт одоо энэ радиог нь хоймортон залсан байдаг. За тэгээд дээрэс нь вакуум хоолой ч гэж одоо вакуум хоолойнууд гэх юм уу те дотор нь бол маш олон вакуум хоолойнууд одоо радио үлээ авч дотор бол янз бүрийн тийм хоолойнууд зэрэгцээд маш олон юм хоолойнууд ганцхан ширхэг биш ингээ олон хоолойнууд байж байгаа бүгдээр өөр өөрсдийн үргээр ингээ ажилладаг ийм байсан гэсэн. Тэгэхээр одоо тухайн үеийн радиог задлаад арах юм бол баахан вакуум хоолойнууд байж гин гэсэн. Тэгээд ингээл анивчаал те нэг улаан гэрлээ гаргаал жоохон таарах юм бол ингээ дээр ингээ гар мараа авчих бол төөлнө. Жинхэнэ шийдлэхний гайхамшигч юм байна. Тийм, үнэхээр гайхалтай. Тэрээд өгдөг зүйлтэйг өөрчилсөн юм байна те. Тийм. Ерөөсөө тийм бүүм тий. Ерөөсөө тэгвэл өмнө нь бол зүгээр ер нь бол тэр хоёр хөлтэй ч юм бол дидийн л байхгүй. Тэгээд гурав дахь хөлөнд орж ирэл хүний хоолой. Тэ янз бүрээр одоо би дид гэхгүйр тэ авраарай гэл ингэн гэсэн үг шүү дээ. За нэг иймэрхүү юм болж байгаа юм аа. За энд нэг тийм сонирхолтой нэр томьёог дуртахгүй өнгөрч болохгүй юм байна. За супер гетеродин гэдэг нэг юм байгаа тийм. Аимшигтай тийм одоо нэр мэртэй амар сонсож байгаа сте. Гэтэ энэ тийм нэршгэ амар зүйл биш л те. Радиог бол радио шиг болсон технологи гэдэг. Ер нь бол энгийнээр тайлбарлах гэх юм бол одоо агаар дээр янз бүрийн тийм мянган радио долгионод нисэлж байгаа. Ер нь бол ингээд нэг юм бүгдийг нь сонсдог тийм байсан бол бөөн дууч мэ нэг тийм
шуумал байх нь байна гэсэн үг шүү дээ. Бид нар бүх радиодлын сонсдог гэл ингээл юм амар юм болж байгаа гэсэн үг. За жинхэнэ нэг юм зах дотор ороод ирсэн юм шиг л юм болж байгаа гэсэн. Бүх бүдийн унтраамаар Яг үнэ тий. Гэтэ тэр их чимээний дундаас бол зөвхөн одоо од мөндөр радиог бол одоо сонсоор байгаа шүү дээ. Уг нь бол. За тэнгууд ингийн талд нэг вакуум холоонууд чинь тэр 9 бусын давтамжтай долгионуудыг барьж аваад одоо өөрийн яг сонгосон тэр яг сувгийнхаа энгийн давтамжтай долгионтой холиод энгийн давтамж гаргаж ирж байгаа. Яг за би ийм долгионы давтамжийг сувгийг сонгоё гэх юм бол яг тэрийн дээд гэдэг ийм сувгийн одоо юм гаргаж ирж байгаа нэ. Одоо юм юу гэх юм. Цахилгааны хэлбэлцэл гаргаж ирээд нөгөө нэг юутай ч холчж байгаа нэг гэж байгаа нэг амар шумтай чинь холчно. Нөгөө юугаал ашиглал триодо ашиглана шүү дээ тий. Вакуум хоолойгоо ашиглана. За тэгээд эндээс одоо нэг жинхэнэ сувгийг барьж авах цэвэрхэн од мөндөр радиогоор сонсох боломж болж байна. Нэг нь сувг тааруулдаг байсан гэсэн үг. Ийм сувг тааруулдаг төгөөрөмж супер гитеродин гэдэг нэртэй. Лаксертэй нэртэй супер гитеродин. За супер юм байна. Супер тий. За радио дотор хоолонд нэг тийм ийм найрал хөгжим шиг ингэж ажилладаг заяа. Одоо нэг одоо тийм нэг нь бол сул тохиог нь барьж байгаа. Нөгөөт нь арай тийм тэ өндөр тохиог нь барьж байгаа. Нэг нь шүүн мөн гээл тэ. Тэгээ хамгийн төгсгөлт нь яг өсгөн. Тэр чинь радиод нэг маш сул байхгүй. Энийг шууд бид нар цахилгаан болгоод ингэ сонсох юм бол бүр маш өчүүхэн толгом аа. Бид нар ингээ аягүй сайн сонсох хэрэгтэй гэсэн. Тэ? Тэгжээж бүр арай гэж сонсно гэсэн. Тэнгүү тэр чинь өсгөх хэрэгтэй шүү дээ, тэ? Тэнгүүд вакуум хоолой байхгүй болоос угаасаа өсгөж чадахгүй. Спикер байхгүй. Дуурахгүй гэсэн үг шүү дээ. Бүх зүйл юм биш. Бүгдээр ингэ тэр радио дотор бүгдээр ингэ хийжсэн гэсэн. За ямар ч баахан вакуум хоолойнууд нийлж байгаа тийм ансамбл үүсгэж байгаа радиог дагуулдаг байсан байна. За нэг тиймэрхүү. За хуучны радиог асаахад нэг тийм хэсэг хугацаанд төлөөдөг байсан юм байна лээ. За би ч одоо яаж идэх вэ? Ягаад гэсэн чинь нөгөө хоолойнууд нь болохоор халтдаг заяа. Тэгээд катод нь электроноо цацхад одоо бэлдэж байгаа юм байна л та. Тэр нь одоо тэр боц нэрээс тийм юм шиг байна шүү дээ. Санагдаа. Одоо ажилдаа бэлдээ бие халааж байгаа. Одоо янз нь юм одоо нэг тиймэрхүү. За тэр хүлээлт бол ерөөсөө тухайн үед бол ерөөсөө 0 догтлол могдлол өстэй тий. Хүлээж дисгүй тий. Тэр тийм тисхүүе бэрх үйдэг байсан юм шиг байна. Бид нар чинь нэг бэлэн гомн дараад хүлээдэг шиг. За тий ганц мэдээлэл авдаг тий сувгын юм болохоор аргагүй л тий тохой. Тэгээ орчин үеийнхээр нь бол одоо бид нар Netflix-ийнхаа сувгийг үзэх гээд нэг тис чадж яхад нэг Netflix нь лого гарч ирэл ингээд гэлэн гэлээж байгаа дайдлага нэг тиймэрхүү болж. За илүү жоохон удахгүй өргөлжлээ. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулъя. Тэгэхээр Vintel компани маань шинж тухааны гайхамшиг одоо шинж тухааны түгээн дэлгэрүүлж танилцуулах. Одоо өөр хүн надаа анаад катад яриад байвал би наадах чинь тэ найз нь ойлгохгүй гин гэтэл одоо бүр ингээ ойлгоод тэ одоо яг ийм учиртай ингээ түүхтэй ингээ тайлбарлахаар ингээ хүссэн үсэг ойлгочихж байгаа байхгүй тэ. Энэ бол үнэхээр гайхамшиг юм. Тэгэд энэ нэвтрүүлгийг бас ивент гэж хамтарч ажилладаг Vintel-ийнхаа хамт олонд их баярлалаа. Тэгээд эднийх бол дандаа гоё юм бүтээлчтэй хинээ санаагүй юм шинэлэг санаануудыг гаргаж ирдэг. Тэгээ энэ удаад бас нэг автомат цэнгэлэлт гэдэг үйлчлэгийг та бүхэндээ санал болгож байгаамаа. За сар бүр хэнийгний дугаарыг одоо гараар цэнэглэх гараар гэдэг чинь бөө хараа ажиж штэ тий. За нэгж дата шилжүүлэх үйлдэлийг автомат болгоод тий хэрэглэгчдийн харилцаа холбоо тасалдахгүй байх. За хэрэгцээг хангаж байгаа ийм үйлчлэгээ юм. Тэгээ бид нар ч нөгөө хүүхдүүдийнхаа дугаарыг цэнгэлэхээ марцсан тохиолдолд хүүхэд эцэг эхтэйгээ холбогдож чадахгүй. За одоо хэрэгтэй мэдээлэл цаг тухайд нь авч чадахгүй ч юм уу. За хүүхэд бүхэл те бид нар хүртэл одоо яг тулсан газар датаг болох тэр мөчөл одоо хар дарсан зүүд мэт одоо юм хүнд хэцүү нөхцөл ундаг банкчгүй юучгүй уурхаа зүүчгүй болчихсон. 100 төгрөгч. За тус үйлчлэгэнд хоёр байдлаар одоо дугаар цэнгэлэх боломжтой. Үйлчлэгээний хоног дуусах үед автоматар цэнэглэх. За үйлчлэгээний хоног дууслаад өөрөө ингээд сунгагтай явна. Төлөх нь тодорхой юм чинь те. За эсвэл за сар бүрийн тогтмол нэг өдөр за одоо магадгүй цалин бодог өдрөө ч юм уу ингээд те мөнгө оронгот ингээд шууд орохоор одоо тохируулах ийм хоёр боломжийг та бүхэндээ олгож байгаамаа. Тэгээ автомат цэнгэлтэнд дугаар бүртгэхдээ Vintel аппликейшны үйлчилгээжсээс за эсвэл 1444 гэсэн тусгай дугаарт мессеж илгээгээд ингэж бүртгэх боломжтой. За уг үйлчлэгийг бол идэвхжүүлэх нь нэмэлт ямар нэгэн төлбөр байхгүй зөвхөн цэнэглэсэн дүнгээрээ л одоо хасагдана. За хэрэглэгч сард бусдын дугаарыг цэнэглэх боломжит дээд дүн нь 50,000 төгрөг байх юм аа. За энэ бол нэг сард бол хангалттай байлгүй дээ. Тэгээд автомат цэнгэлтийн үйлчлэгийг зөвхөн дараа төлбөрт одоо үйлчлэгээний хэрэглэгчид идэвхжүүлэх боломжтой юм байдаг. Тэгээд юмыг чинь байнга санаж явна гэдэг чинь маш хүнд ажил шүү дээ тий. Яасан ийсэн гээд одоо тий. Тэгээ нэг мартдаг.
Тэнгүүд одоо хүүхэд нь нэгжгүй болчдөг. Ээж руугаа залгаж чадахгүй, аав руугаа залгаж чадахгүй. Тэгээд н хар хүүтэн чинь харанхуй шөнөөр төвөр бол бас яах юм те. Чимэр айгүй аюултай зүйл байхгүй. Ер нь харилцаа холбоо тасрна гэдэг бол маш аюултай. Хүүхдүүд бол ингээл нэг л мэтгэд нэгжээд босгаа ичнэ. Тийм. Би одоо бол жил цэнэггүй биш датагүй ч юм уу те ингэж ийш тийш таксин цугаа явбал айн. Ягаад ч юм байна те. Тийм. Тэгэхээр одоо энэ санах ажлыг өөртөө биш системэнд даатгах ийм давуу талыг та бүхэндээ олгож байгаамаа. Тэгээд одоо Unitel аппликейшн руу ороод үйлчлэгээ зэсний автомат цэнгэлэлт гэсэн хэсэг дээр дараад одоо энэ үйлчлэгийг яг одоо ч гэсэн идэвхжүүлчих ийм амар сайхан үйлчлэгээ байна. Тэгээ бид нарт одоо тус дэм болох эмээ өвөө хүүхэд чуухад те хамаатны хөнгөд одоо бас олон эргэн тойронд хүмүүс байна. Тэгээ энэ бүхнийг анхаарч хайрлж халамжилж явах одоо те ийм гоё тухтай үйлчлэгийг санал болгож байгаа юм байна. Автоматар хайрлах нь. Яг үнэ. Яг үнэ. За тэр нэрээ үнэхээр тийм одоо баахан тог тасарлаа. Тэгээд одоо ус тасарлаа тий. Одоо энэ дулаан тасарлаа. Яг л энтэй адилхан одоо дата гэдэг бол интернет гэдэг бол дэд үтс. Ерөөсө бидний амьдралын одоо нэгэн хэсэг, нэгэн хэсэг одоо баг аягуул бол тогноос илүү боллоо. Аягуул бол энэ дулаан юунаас илүү за илүүч болох нь хашийн. Гэхдээ ер нь бол ингээд адилхан эн чинь дэд үтс аахгүй. Тэр дата тасрна гэдэг бол эн чинь амьдрал зогсож чинь гэсэн, ажил зогсож чинь гэсэн, хамгийн юм зогсож чинь гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр энэ бол найдвартай байдал, харилцаа холбооны найдвартай байдлыг ингэж автоматжуулж тий ингээд цаанаас ингэж хийдэг болгож чинь гэдэг бол энэ буян юм аа. Оо буян. За баярлаа. За энэ вакуум хоолой зөвхөн одоо дуу хоолойг дамжуулдаг энэ төр гээд баг төсөөлөгч гээд ах шиг байна. Радиогоо орч нэг явуулаад өсөгч мөсөгч гитар гээл те. За гэхдээ болохоор одоо бид нар угаасаа тий алсын зан дуу хоолойг одоо бэлгэлсэн зүйл гээд байгаа шүү дээ тий. Яг дуу хоолойг алсын одоо зай дамжуулсантайгаа адилхан одоо бидний алсын чих болсонтойгоо адилхан энэ зүйл бас яг алсын нүд болсон. Нүд үү? Тий. Ямар амар хэрэг вэ? Ээж юм харах юм бол? Яг үнэ. Наа чи яг асуулт шүү. За нөгөө хуучны том бөкстэй энэ төр гээд нэг бөмбөр энэ төр гээд зургатнууд байгаа гэдэг чинь шүү дээ. Бөмбөр зургат. Бөмбөр дэлгэц энэ төр гээд те. Юу яриад эхэлвэл гээд гайхав. Тий. Амар хүндэтэс те. Хүнд гिचгтэй хачийн те. Тэрийг нүдэж шүү дээ. Яг. Стовчол шиглэл нүдээ зүгээр. Тий. Хүүхдүүд алсын өдөрлөг болж молцсон те. Гайх майх барьж мөрцөн. Гайх гэдэг үг өгдүүлээд гүвц өрцөн те. Бахих махаар те. Нэр яагаад дандаа бахиар өдөрдөг байсан юм бол. Яг үнэ. За тэр чинь бол ерөөсөө бүхэлдээ нэг тийм аврах том вакуум хоолой л гэсэн үг. Тийм үү? Тий. Одоо тэр үеийн дэлгэц тийм том бөкстэй дэлгэсэн чинь. Тий. За асар зузаан тийм шилээр хийдэг болохоор одоо тийм хүнд байгаа л гэсэн үг л дээ. За нэг тийм нэг бол хүнд ийлэхгүй. Хоёр хүнд амжилж явдаг. За дээр нь сууж муугаад гараа зогсон ч яах чгүй. Тий. Зарим айлууд бүр сандал энэ төр болгоцсон ашиглаж л байдаг. За жинхэнэ нэр нь бол CRT гэдэг нэртэй. CRT гэдэг. Одоо катод ray tube буюу одоо катодын туяаны хоолой гэсэн үгний товчлол маягийн ийм зүйл байна. За бид нар л одоо бөмбөр бүкстэй гэдэгээс шил угандаа CRT гэдэг эд байсан байх нэ. Тий. За тэгэхээр одоо энэ CRT дэлгэц маань одоо ажиллах зарчим нь бол зүгээр л гайх юм шиг. Зүгээр урлагийн бүтээл гэдээ ойлгож байна. За энэ хоолойныхын тэр хүзүү хэсэг нь шүү дээ. Одоо энэ чинь нэг юм за бид нар дэлгэцэн нэ гэж үтэл л да. Тэнгүүд энэ дэлгэцнээс чинь ингээ аргаш байгаа ингээ юм лонго шиг юм яг юм лонго шиг юм байгаа. Яг ингээд гадна талын тайлаад ингээ харсан бол ингээ дотор тал нь яг тэр юм лонго шиг юм байгаа. Харааны юм бэ тийм. Яг юм лонго шиг аврах том лонго л гэсэн. За энэ яг хүзүү хэсэгт нь лонгоных нь хүзүү хэсэгтэй шүү дээ тий. Юу байсан бэ гэхээр электроны боо гэдэг заяа. Тий электрон ган гэдэг. Айхтар зүйл байна. За энэ электронууд нь яг л тэр боо бол ингээ пулемет шиг электроныг гэ боодно. Гэт яг тэр дэлгэц рүү тэр юу гарч байгаа дотор талаас нь ингээд тэр одоо юу хийн дэлгэцийг дотор талаас нь тийм нүүр лугаа дотор талаас нь боодно гэсэн. За ингээд шүршин л гэсэн үг шүү дээ тийм булмат шиг. За тийм. За тэгээд дэлгэцээр болохоор тийм фосфор гэдэг бодис зөрөгцсөн байгаа. Тэгээд ерөөсөө электрон очоо оноход л тэнд жижигхэн цэг гэрэлтээд асна гэсэн. Тэгэл дөрөр гэж бодгаар чинь тэнд нэг голд нэг жижигхэн тод гэрэл ингээл тодроол ингээ ээж гэсэн үг шүү дээ тийм. Нэг тийм юм. За тэгээд электрон очсон газар л ингээ мөргөддөг. За гэхдээ тэг ганц цэгээр яах юм те. Ганцхан зэрэгцэг энэ тунд дэлгэцээр ганцхан зэрэгцэг тавьчихад. Тэгээ яг тэрүүгээр чи яах юм гэдэг. За одоо хамгийн гоё хэсэг нь одоо ер нь аль нь. Энэ тэр хоолойны хүзүүн хэсэгт нь одоо тэр бууны яг ингээ тойроод тентний юм цахилгаан юм ороомогд байж байгаа. За электрон цэнхтэй манай нэг буудаад байгаа шүү дээ электроноор буудаад байгаа шүү дээ. Тэр электрон ч өөрөө цэнхтэй болохоор
соронзонд яадаг хөхтөр хажууд нь сорон зааваж тавьчаараа мөрийдэг гээд. За тэгэхээр урагшаа шулуун явж исэн электроны хажууд би ингээд электрон шүрч яхад нь хажууд ингээд замд нь сорон тавьж байгаа тэгээ мөрийн гэсэн үг. Тэгээ яах юм? Тэгээ одоо тэгээ яах юм? За энэ оромогт нь шүү дээ тий. Оромог гэдэг үл яадаг хөхтөр одоо түрүүн бас хэлжсэн тий нөө цахилгаан индукц гэлээдэг. Цахилгаан сорон гэдэг. Бид нар цахилгаан өгөхөр ингээд сорон болчдөг. Цахилгааны тасалчаас сорон биш болчдөг. Нэг иймэрхүү юм гэсэн. За тэгэхээр оромог тог өгөхөр соронзоо оруулсад нөгөө электронуудын урсгалыг мөрөөлгөдөг. Тэгээд таслаа ичгаар ингээд электронууд нь чигээр явна гэсэн үг шүү дээ тий. За оромогт тог өгөхдөө одоо аль хэр хүчтэй өгнө төдий чинь одоо тэр зүг рүү ингээд мөрөөлгөно гэсэн үг. За нэг иймэрхүү. За тэгээд дээш нь доош нь ингээд мөрөөлгөдөг нэг юм байгаа. Хоёр хажууд ч мөрөөлгөдөг юм хоёр соронзоо. Яа сайх тэр. Тий. Ерөөсөө л энэ дээш нь доош нь хоёр хажууд. X Y тэнхлэхийн дагуу. Тий. Тэгэхээр одоо тэрнэр чинь нөгөө нэг бидний 10 жилдээ үзчихсэн шиг юм график зурна гэсэн үг шүү дээ. Та парабол зурвал ингээд тий. Тэгж төрс гаргана. За одоо хийж байгаарай заяа. За тэгээд одоо их тог өгөх юм бол их мөрөөлгөн, бага тог өгөх юм бол бага мөрөөлгөн гэдэг байгаа шүү дээ, тий. За нэг иймэрхүү байдлаар ерөөсө бүссэн бүх зүг рүүгээ мөрөөлгаад нөгөө дэлгэцийн өссөн зэг дээр бид нар авч чадна гэсэн. Зүгээр тог ашиглаа, цаглан ашиглаа. Тэр соронзыг чи ойртуулж олдуулаад авах шаардлага байхгүй шүү дээ. Зүгээр тоглож жоохон багсгаж ихсгээл ингээд хатал. За тэгээд дээр нь одоо гүйдлээ хэр хурдан өөрчлөн төдий ч нэ маш хурдан бүр секундэд хэдэн мянган удаа хөдөлгөж чиглүүлж болно. Яг тэгвэл бид нар ийм ингээд хөдөлгөөгөө тог ашиглаж байгаа болохоор 1 секундэд хэдэн мянган удаа гэгүүлгээд чадна гэсэн үг. Энэ үнэхээр гайхалтай. За тэгээд одоо ингэж байгаа. Яг одоо нөгөө ингээд эн чинь эхнээс нь ингээд сканер гэдэг дээ шүү дээ. Яг сканер шиг ингээл дээгүүр нь гүүгээл мөрөөр нь зурна. Гэл ингээл зурна. Тэгээ хүний нүдэнд одоо яах юм ингээ нэг бүтэн гэл ингээд гүүгээд явангууд хүний нүд нэг зураг тодроод үлдчихин нүдэнд нь тий. Тэгэл дараагийнх нь секунд нь 10 20 ширхэг юм удаа ингээд дэлгэцэг тэр чигтэнд зураад тэр нөгөөнийг дүрснүүч ингээл хөдлөөл. Тэгээ ерөнхийдөө телевизэр ингээд болчихж байгаа. Энэ бол үнэхээр бүр яаж юм гоё юм байдаг вэ? За бас нэг чухал төхөөрөмж байгаа. Осциллограф гэдэг нэртэй тийм төхөөрөмж. За инженерийн хувьд бол энэ баг инженерийн нэг чагнууртай зөвлөж болохоор тийм чухал ийм зүйл байгаа юм л да. Осциллограф гэдэг бол цахилгаан одоо хэлэхэд юу болж байгааг нүдэрээ бол харах боломж байдгүй угаасаа бид нар харж чадахгүй. Гэхдээ вакуум хоолоогоор одоо энэ ийм вакуум хоолойн дэлгэцтэй тэрийг бол осциллограф гэдэг юм л да. Энэ дээр одоо цахилгааны долгионыг нөгөө нэг удирж байгаа юмнууд нь өгч шүү дээ одоо нөгөө нэг тийм шууд одоо нөгөө цахилгаан хэлхийг аваачингуудаа нөгөө соронзнуудаа холбочихно гэсэн. Тэмүүл чин тэнд юу болох вэ гэхээр яг л ингээд нөгөө тэр цахилгаан гүйдэл дотор яаж тог урсч чинь яг тийм хэмжээгээр одоо жишээлбэл ингээл синусоид зурагдал нөгөө парабол чин зурагдал ингээл хэлнэ гэсэн. Тэгэл за энэ дотор ингээд тог нь хэлбэлдэж энэ дотор тог нь унж जैन энэс нь болоод ингэж ингээд ерөнхийдөө чагнуур гэсэн. Цахилгаан хэлхийг чагнадаг чагнуур осциллограф гэдэг. Ийм гайхалтай юм байж байгаа. Ер нь бол за хүмүүс баг нэ төсөөлж иж магадгүй нэг юм ногоон гэрэлтэй нэг тийм бөөрн хит дэлгэцэн тэр байгаад байдаг. Нэг юм бөөрн хит дэлгэцэн дээр ногоон зурааснууд гүгээл гэл ингээл янз бүрийн хээ зураал ингээл байж байгаа нэг тийм төхөөрөмж байгаа. Айгуу гоё. Би бол амар дуртай энд. Одоо ер нь бол одоо орчин үед бол бүх ихэнх осциллограф бол дижитал болцсон. Гэхдээ ийм жинхэнэ дээр үеийн вакуум хоолоогоор хийсэн осциллографт би яагаад дуртай байгаад гэдэг нь жинхэнэ аналог гэхгүй. Дижитал биш. Байж байгаа наадах чи юу юм уу? Телевизийн дэлгэц хэлээд байгаа сте. Бараг л телевизийн дэлгэц. За гэхдээ жижигхэн л байхгүй юу? Жижигхэн телевизийн дэлгэцтэй. Тэгээ яг тог мог ингээд нэг цахилгаан гүйдлгээдсэн шүү дээ. Түрүүн ч угаас телевизэр чинь болохоор зураг зурхын цахилгаан гүйдэл ашиглаадсан бол одоо тэр цахилгаан гүйдлийг нь өөрийг нь одоо бид нар харахын тулд энэ дэлгэцийг ашиглаад байна гэсэн. Тэгэл нөгөө нэг жижигхэн цэгч ингээд хоёр тишээ гүйж явахдаа ингээд зураг зураал ингээд байна гэсэн үг шүү дээ. Тэгэл энэ гүйдэл дотор одоо ийм болж чинь тийм болж гэдэг шууд ингээд анализ ингээд дүн шинжилгээ хийх боломжтой болж байгаа. За хамгийн гол нь энд ямар нэгэн хурдны болон ямар нэгэн тийм пикслийн хязгаарлалт, наривчлалын хязгаарлалт байхгүй. Цэвэр аналог бүр үнэхээр гайхалтай. Би бүр энэ дэлгэцэнд үнэхээр дуртай. Айгуу гоё юм байдаг. За нэг иймэрхүү юм байдаг. За арай нэг жоохон гик юм барьчлаа. За одоо хамгийн тийм сонирхолтой хэсэг рүү оръё. За компьютер. За компьютер руу орноо. Өнөөдөр одоо таны халаасанд байгаа тийм утас хэдэн тэрбум транзистортай байгаа. За ер нь бол транзистороос өмнө бол компьютер мэдээж одоо вакуум хоолоогоор ажилладаг байсан. Хамгийн анхандаа бол ер нь бол вакуум хоолойн компьютеруудыг бол бид нар ашиглаж эхэлсэн гэсэн. За байлаач гэжтэй одоо би нэг өөрөө тийм юм үзсэн юм шигтэй. За компьютер гэдэг чинь уг нь бол аюу тийм энгийн зүйл байгаа ер нь.
ерөөсөө л нэг тэг гэдэг зүйл л байгаа шүү дээ. Өмнөх тэмдэглэлгээ дээр ч нэлээ ярьсан. За гүд байвал нэг гүд л байхгүй бол тэг ингийн вакуум хоолойч яг адилхан. Угаасаа вакуум хоолойн дотор гүйдэл хүйж байгаа юм бол нэг гүйдлийн одоо хааж байгаа юм бол тэг ингээл ерөөсөө болоо. Ингээл бос юм бүгдээр адилхан. Ингээл орчин үеийн компьютер тэр дээр вакуум хоолойн компьютер яг адилхан. Зүгээр транзисторуудны одоо орчин үе жижигэн л болсон болохоос тэр үед юм вакуум хоолойнод л байсан байхгүй юу. За энэ вакуум хоолойн хавхлыг ерөөсөө одоо хавхлал юм л да одоо тийм түрүүн хэлсэн шүү дээ тий. Одоо хавхлаг. За яг унтраалга аахгүй юу да. Унтраалга байгаа даа. За логикийн хавхлаг гэж бас юм байгаад байдаг. Logic gate гэдэг. Логик хавхлаг гэдэг бол яг саяны унтраалгуудыг бид нар ингэж зөв холбоод ингээд ерөөсөө логик үйлдэлүүдийг хийлгдэг. За өмнөх нэвтрүүлгүүдээр бас ярьжсэн. Энийг бас очоод сонсгоч одоо шууд яриад өгчээ. За ингэж байгаа. Ерөөсөө вакуум хоолойгоор яг ингээд унтраалга гэж бодож ашиглаад and гэдэг үйлдэл байгаа. Ба гэдэг. And буюу ба гэдэг үйлдэл байгаа. За ийм ба гэдэг хавхлыг болохоор цувуу холбосон унтраалгаар зөвлөлдөг. За тэгэхээр ерөөсөө л нэг вакуум хоолойнуудаа цуулж холбоол энэ ба гэдэг үйлдэл болчихно. Хоёлоо осчиж л одоо гүйдлгүүдэг нэг л унтарчуулаад тэгээд унтарчихна. Ерөөсөө ийм зүйл. Хамгийн энгийн логик үл ба. За ор буюу хавхлаг. За эсвэл хавхлаг. За ийм тэ яа юу буюу хавхлаг эсвэл хавхлаг. За нэг иймэрхүү хавхлаг байгаа. Ор гэдэг хавхлаг байна. За энэ нь болохоор зөвхөн ерөөсөө зэрэгцээ холбосон унтраалгаар зөвлөдөг бол бас яг вакуум хоолойн дээр адилхан зэрэгцээ холбосон вакуум хоолойнуудаар гэж байна. Одоо тэргээр гүйдлэхийн тулд гүйлэхгүй байхын тулд одоо хаахын тулд хоёулангийн унтраах хэрэгтэй гэсэн. Нэг нь л асчих юм бол тэргээр шууд гүйдлэг өгдөг. За ийм энгийн логикуд байгаа. За өөр бас яа тийм not гэдэг not буюу одоо биш гэдэг авахлаг байгаа. За энэ болохоор нэг юм эсэргүү унтраалга маяг ингээд өмнө зөндөө ярьжсэн те. Унтар гэхээр асчдаг, ас гэхээр унтарч нэг тийм нөхөр байгаа. За энэ гурван хавхлаг, энэ гурван логик хавхлаг гэдэг зүйлүүдээр бид нар ерөөсөө хооронд нь янз бүрээр ингэж ухсарч холбож агаад нэмж хасах хүржих үйлдэлүүдийг одоо ер нь машинаар хийгээд анхны одоо электрон компьютерийг бүтээсэн байдаг. За жишээ нь одоо домогт ENIAC гэдэг компьютер байна. 1946 онд энэ машин одоо 30 тонн жинтэй. За ёо. Тэгээ бүхэлдээ одоо том заалыг тэр чигт нь эзэлдэг тийм дотроо 18,000 ширхэг вакуум хоолойгоос бүрдсэн ийм авраг гэдэг байна. Бараг 30 вагон шиг тий. Амар. Тийм. 30 тонн гэж юу гэсэн үг юм бэ те. За ийм дотроо 18,000 ширхэг вакуум хоолой гэхээр дүүрэн вакуум хоолой. Тэгээд тэр болон вакуум хоолойнд нэг зэрэг ажиллахаар бүр амар халдаг. Одоо заалны температур нь Цельсийн 50 хүрдэг байсан гэдэг. Саавн шиг. Тийм. Одоо энэ бол зүгээр л байдаг л нэг үзэгдэл. Тийм, яг л бүр саав шиг инженерүүд угаасаа дотор нь ингээд дотор хувцастайгаа ажиллаж нэг тийм ерөөсөө. Тийм, аргачлгүй л дээ. Тэгээд одоо өөр дэ яах вэ те. Тийм хачин саав шиг юм дотор чинь тэгээ ямар пөөнийгөө сууж илтэй нэш. За хамгийн хэцүү нь тэр 18,000 ширхэг хоолойны вакуум хоолойнуудын аль нэгэн шатгал компьютер тэр чигт ажиллах байл. Инстэй үнэн бүтэхгүй. За энэ л да тэгээ зүгээр ч ийсэн юм чинь. Тэгээд ажилтдаг үс юм хөхтөр ажиллана. Гэхдээ өдөр болгон заяа баг цаг тутам хоолойнд нь шатчихдаг. Нэг биш бүр зэрэг-зэрэгээр шатна тийм. Тэгээд тэр болгонд нь очиж сольж иж ирнэ нэг юм үлгэн салга ажилтдаг. Ийм компьютер. Өдөхгүй чиг сонсож байгаа юм. Баг ажилласан юм уу? Ер нь юм хийж чадсан юм уу гүм. Тэгэл гэлсэн гэл за энэ оронд хитгэн тоо бодоод авъя гэл тас гэл тэнд тэндээ сольж хооронд нь тас гэл тэнд ингээл нэг тийм хөл. Тэр 18 харин тийм ярьдаг айлн тийм. Тэгээ бөөн хүн л ингээл хараа сууж идэв. Өөн өдөрчлээ гэдэг. За нэг тийм сонирхолтой түүх ярихад компьютерийн програмын алдаа компьютерийн баг гэж нэрлэдэг гэдэг бид нэр. Тэгвэл одоо яагаад баг гэж одоо хорхоо морхоо гэсэн утгатай ийм зүйлээр нэрлээд байгаа ихтэй одоо эртний компьютер реле гэж үүддэг байсан. Реле болохоор яг вакуум хоолойноос өмнө ийм тог өгөхөөр асдаг ингээд так гэж ажилтдаг юм байсан бохоггүй. Тэгэл тэр үеийн компьютер гэж ажилтдаг, амар удаа ажилтдаг. Вакуум хоолойн болохоор нэг гэдгийг байхгүй болгоод дуу чимээгүй болгоцсон. Хоёр талаар хурдан болгосон гэсэн. За тэгвэл дээр үеийн тийм релегээр ажилтдаг байсан компьютер жижигхэн эрүүг ороод ингээд шатаад өгсөн байгаа. За тэгээд машиныг нь одоо нөө гацаачихсан гэсэн үг шүү дээ тий. За ингээд гацсан компьютер инженерүүд яагаад гацчих вэ гэл ингээд хурд төнгөж чагаад нөгөө нэг ирвэхийг болоод тэгээд нөгөө репорт дээр энэ дотроос нэг хорхоо боллоо гэд ингээд тий баг боллоо гэд тэмдэглэсэн байсан. За тэгээд тэмдэглэлийн тэтрээ тэгж ирсэнс нь болоод баг гэж нэрлдэг бас ингээд бас домог шиг юм байдаг. Тий.
Тэгсэн реле гэдэг юм чи одоо вакуум хоолойны өмнө үс ингээд сайн хэлсэн шүү дээ те. Амар дуу шугуун удаан ингээд. За тэгсэн чинь вакуум хоолой ч өөрөө тийм халдаг. Нэгт. Хоёрт гэрэлтдэг энэ төр гээд одоо яг тэр дэм байгаа байхгүй юу? Дин. За тэгэхээр яг дингээр үеийнхээ зоглоо шүү дээ. За тэгэхээр энэ дингээр үеийнхнүүд бол ерөөсөө жинхэнэ нөгөө юм реле. Тэрнээс чинь л хорхоонуудыг өстэй түн бумаар нь татаад эхэлж байгаа. Бөөн хорхоонууд очоод тэрэн дээр ч очоод үхвэл. Тэгэл гацаал те тэн чинь шатаал нэг өө юм бол. Одоо өстэй жинхэнэ нөгөө нэг баагнууд чинь толгойн өвчин болсон гэсэн. За тэгэхээр ерөөсөө л энэ баг бол ерөөсөө инженеруудын толгойн өвчин. Ер нь одоо ч гэсэн тийм л те. Тэгэл тий бодит одоо хорхоо шавжил иш болохоос л одоо бидний өдөр тутам девелопер бидний өдөр тутам хийж идэг, инженерүүдийн өдөр тутам хийж идэг зүйл бол баг болж агнах байдаг. За debug гэдэг байгаа шүү дээ. За дахиад нэг гих юм ярьчлаа. За энэ бас их Британийн Colossus гэдэг нэг машин байт юм байна. Дэлхийн 2 дугаар дайны үеийн нацистуудын нууц кодыг тайлахад ашиглаж исэн гэдэг. За одоо адилхан мянган тийм вакуум холоонуудаар ажилладаг ийм компьютер байгаа. Гэхдээ Enigma одоо тайлдаг тийм бомбоогоос өөр. Одоо өмнө ярьжсэн бомбо биш үү те. Тэрнээс өөр. Гэхдээ нацистуудын бас кодыг, шифрийг тайлдаг ийм зүйл байна. За бомбо болохоор вакуум холоогоор шим ENIAC шиг гэсэн үг. ENIAC шиг одоо ийм реле уулын цахилгаан соронзон хүрднүүдээр ажилладаг. Гэхдээ одоо хэлэх гээд байгаа санаа нь юу гэхээр энэ вакуум холоонд юу байгаагүй сумлын дайн бас хэдэн жилээр гэж удаашрах байсан юм биш үү гэдэг ийм санаа хэлэх гээд байна гэсэн үг. Ер нь тэгэхээр одоо вакуум холоо ерөөсөө маш олон талаар дэлхийн түүхийг өөрчилсөн тийм зүйл юм байна гэдгийг бас харах боломжтой биш үү те. Эндээс чи одоо радио телевизионыг гаргаж ирж байна. Тийм телевизэрийг гаргаад ирлээ. Энэ цахилгаан хэлхэнүүдийг гаргаад ирлээ. Тэгсэн одоо компьютер гаргаад ирлээ шүү дээ. Юу гэсэн үг вэ? Юу гэсэн үг вэ чинь тийм. Хүн байхгүй байсан бол ямар байхыг одоо төсөөлхийн тооцоолохын арга байхгүй. Харин тийм. Тэгэхээр ерөөсөө л энэ вакуум холоон дээр тэр чигтээ одоо бүх технологийн, техник технологийн ололт амжилт бүх одоо бидний ашиглаж байсан зүйлүүдийг вакуум холоо ганцаараа баг норон дээр үрж авч ирсэн юм шиг ийм болоод байгаа байхгүй. Айхтар хоолой. Бүр айхтар лонх байна. За 1950-ад он гарлаа. Вакуум холоолоор одоо хаан ширээн дээр заларсан маягтай сууж байна тий. Бүгдээ нь хийдэг тий. Гэхдээ одоо мэдээ сул талууд ихтэй нэг одоо нэг тул юм том мэдээж тий. Радио, зурагт, компьютертэй бүгдээрээ л тийм лагс том хүнд энэ төр тий. Хоёрт халуун. Тэгээ өөрөөр хэлбэл эн чинь одоо халуун гэдэг чинь тэн чинь тогш дагаад байна. Чин цахилгаан хэдээд байна тий. Тэгээд халаад байна, ядаргаатай юм болоод байна шүү дээ. За гурван дотор нэг лонхо ээж тий мангар дулаан тий. За тэгээд гуравт мэдээ чил юм чинь хэврэг. За тэгэл тий амархан хагарна одоо удаан ажиллаад ирэхээр шатчин тэргээд айгүй төвөгтэй ер нь бол. За тухайн эрдэмтэд бол цахилгааныг одоо өдөрт өөр арга байхгүй юм бах та. Ер нь халаахгүй юм шил мэл ашиглахгүйгээр энэ тэргээд ер нь бол одоо ингэж бодож эхлэх нь мэдээж ойлгомжтой. Төвөгтэй байгаа юм чи ядаргаатай байгаа юм чи шатдаггүй юм хийчихэл та гэд тий. Халдгүй юм хийж тог баг идэм мэдээгэл тухайн үеч бас зардал нь их гардаг байсан мэлгүй те. Тэгээ нүүрсэдүүлээд гэсэн. Дүүрэн нүүрсэдээд байна гэл. За тэгэхээр одоо яг л энэ хэрэгцээ шаардлагаас транзистор ерөөсөө мэдлсэн байдаг. Транзистор гэдэг зүйл. Ерөөсөө бас л унтраалах шүү дээ одоо манай транзистор чинь. Яг л вакуум холооны л хийдэг байсан юм хийдэг зүйл. Гэтээ жижигхэн хагас дамжуулагч одоо цахиур буюу силиконоор хийгдсэн ийм ерөөсөө хумсны толиноос жижигхэн халдггүй хагардггүй одоо мөнх шахуу настай ийм яг л зүгээр ерөөсөө л тухайн үеийн энэ эрдэмтэн инженеруудын хүсэж мөрөөдөжсэн энэ зүйл. Транзистор. За ерөөсөө л транзистораар тэгэл вакуум холоо хаанчлан ингээд дуусчих. Дууссан юм уу? Тий, дуусч байгаа. За 18 мянган ширхэг хоолойтой байсан нөгөө нэг заал дүүрэн компьютер биш үү те. Тэр чинь ганцхан ширхгийг хомсны долио шиг чип л орлоо ерөөсөн. Тэгээ ерөөсөө шатахгүй халахгүй тог баг идэн. Үнэхээр гайхалтай. Тий. За зурагт ч гэсэн одоо бидний одоо мэддэг бол зурагт бол нингэрсэн байна. Одоо дээр нь одоо нэг зураг гаргаж ирж байгаа тандаа үлэгчд бол одоо зурагнаас уран зурагнаас ялахаарг бас ийм сайхан болсон байгаа шүү дээ. Радио бол одоо байдаг бол одоо сонсдог хүн байдаг бол карман марманда хийгээ явна шүү дээ. Энд ч юм тэр том юм авдар шиг байх шаардлага болж байна гэсэн. Гэхдээ тэгээ вакуум хоолой бол бүр мөсөн устдад алга болчоог байгаа. Ер нь бол байж л байгаа гэсэн. Одоо тэр ч бодоход хүн бүрийн гэрт бүр дор хаяж одоо тий бидний энэ офис гэрт дор хаяж нэг байгаа. За энэ их сонирхолтой. Бас дээрэс нь өөрийн гэсэн үнэн ч фэнүүдтэй заяа. Шүтэн бишрэгчүүдтэй. Ийм одоо тэднийхээ асрамжинд бас ингээд ер нь бол оршин байсаар байгаа ийм технологи байгаа. За ер нь бол тэр хүмүүс одоо жишээлбэл одоо хөгжимчтэй түрүүн хэлсэн те. Одоо дууны дууралтад аюу тийм ач холбогдол өгдөг ийм те. Одоо аудиофилүүд гэж нэрлэдэг юм байна л та. За тэд нар болохоор ерөөсөө ийм
вакуум хоолойг бол хэрэглэсээр байж байгаа. Одоо өсөгч илүү одоо орчин үеийн дижиталаас илүү гоё гэж үздэг. Гэтэ тийм илүү сайн чанартай гэдгээс илүү ийм гоё л гэж үзэж байгаа. Тий. Аналог штэ эн чинь тий. За хөгжмийн хувьд бол орчин үеийн өсөгч үеэд амп гэдэг одоо тий амплифайер гэдэг. Одоо гитар мэддэг хүмүүс л амп гэж ярьж байгаа да. Одоо транзистор ашигладаг болсон байгаа л да. Уг нь бол одоо орчин үе. Гэхдээ транзисторуудад хитрхи цэвэрхэн тэр дууралтай. Тэрнээс болоод тийм амьгүй хүүтэн мэдрэмж төрүүлдэг юм байна л да. За тэнгүүд одоо яг вакуум хоолойн дуу хөгжмийг одоо өсөختөө нэг тийм өвөрмөц дулаахан ийм өнгө нэмж ингэж ажилдаг юм байна. Ялангуяа одоо цахилгаан гитарч гитар одоо нөгөө амптайгаа холбоод одоо дууга тултлан чангалахаар вакуум хоолойн дисторшн гэл гаргаж ирд юм байна л да. Тэр бол ерөөсөө л энэ ажилт гэх юм уу те дисторшн гэхээр тэр ажилтны тийм гоё чихэн тийм тааламжтай юм зөөлөн сонсогддог гэдэг юм байлээ. Одоо би ч сайн мэдэхгүй л байна л да. Гэтэ одоо рок хөгжмийн одоо тэр хүчтэй ягтансан нэг юм амар архирсан дууралт бол ерөөсөн вакуум хоолойн юм зовлонгоос төрсөн гэж одоо үздэг юм байлээ. За энэ ч утгаараа ерөөсөө өнөөдөр ч гэсэн одоо хамгийн үнэтэй гитарын өсөгчүүд хамгийн үнэтэй hi-fi хөгжмийн системд бүгдээр вакуум хоолой ашигладаг. Ерөөсөө энэ шиг гой дуурах чадахгүй нэгэд одоо дижиталыг те транзисторыг одоо те бүтгэн одоо улбар шар гэрэл асыг нь хараад тэр одоо дулаахан дууралтыг нь сонсоод хүмүүс одоо $1000 төлөхөд одоо бэлэн байж идэг юм зүйл байж байгаа. За өөр бас нэг хоббиний тухай ярихад бол Nix YouTube гэдэг юм байдаг. За одоо манай Алтак Малтак бол бас их сонирхож өөрийнх нь нэг үздэг аниме дээр л гардыг юм байлээ. Ийм Nix YouTube гэдэг нэг юм байгаа. Яа вакуум хоолой заяа. Гэтэ дотор юм тоонууд ингээ гэрэлтдэг. Ер нь бол юм тооны дэлгэцэл гэсэн үг. Тэгэл ингээл нэг юунд нь одоо юу гэдэг шугамд нь шонд нь ингээд тог өнгөтөнд 2-ын тоо гарч ирэл нэг шугамд нь 3-ын тоо гарч ирэл ингээд юм тоонууд анивэлцдэг ийм л зүгээр вакуум хоолой гэсэн. За энэ тэгээд одоо тухайн үед бол ер нь чинь анх тэр үедээ бол тий компьютерын дэлгэц байсан байхгүй юу? Тий. Тий. Тэгээд одоо яах юм? Одоо өнөөдрийнхөр бол амар тийм өндөр наривчльтэй тий. Тий. Дүрсний гайхамшиг болсон компьютерийн одоо гэж юм телевизийн ч юм уу тий. Нэг тийм дэлгэцэл маягийн байсан тэр чинь тухайн үед л жижигхэн төбөрний дэлгэц юм байна. Лагал юм байсан тий. За тэгээ одоо хүртэл хобби хөөсөн тийм одоо манай Алтак шиг нөхдүүд л ингээд халаасаа ч одоо тэрний төлөө хоослоход бэлэн байж байгаа. Хитэн ч төгөргөөр санал болгосон шууд авахд бэлэн байгаа. Үнэхээр гайхалтай тий. За хэрвээ танай гэрт офс дээр ч ер нь бол богино долгионы шарах шүүгээ байгаа бол танад нэг вакуум хоолой үүргээ гүйцэтгсэн хэвээр л байсан. Ер нь бол богино долгионы шарах шүүгээгүй одоо айл компьютер компани л ерөөсөй байхгүй. Юу байхгүй юм уу? Байхгүй шүү дээ. Юм бүгд л одоо нэг богино долгионы microwave-тэй байж байгаа шүү дээ тий. За тэгэхээр байхгүй. За тэгэхээр бүгдээрийн одоо гайхалтай төхөөрөмж одоо хүртэл ашиглаж байгаа. Вакуум хоолойг бол бид нар одоо хүртэл ашиглаж байгаа. Энэ одоо энэ офс дотор байж л байна. Хоол молоо халаах гал те. Тэрэн дотор байж идэг. За өндөр хүчтэй холбоотой одоо олон зүйлстэй одоо хүртэл ашиглаж байгаа. Ер нь бол одоо орон нутгийн телевиз радиог өргөн нэвтрүүлгийн тэрэгт бол бас ашигладаг юм гинлээ. Нэг тиймэрхүү зүйл байна. За хамгийн сонирхолтой нь л сансар окторгоо хамгийн одоо нарийн ширийн зүйлсэж одоо ашигласаар байгаа. Одоо ч гэсэн ер нь ашиглаж байгаа. Чинь одоо сансрын туяанд яадагчгүй одоо вакуум орчинд мэдээж ажиллаж одоо вакуум хоолой юм чинь одоо сансрын вакуум орчинд ажиллаж чаддаг тэр гэдэг утгаараа хиймэл дагуулууд дээр ашигладаг. Одоо NASA-гийн энэ бүтээсэн вакуум хоолойн транзистор нүдэнд харагдахгүй жижиг гэн заяа. Одоо дээр үчийн том лагц юмнууд байсан шүү дээ. Макро юмнууд байсан байхгүй. Одоо л микро болгож байгаа NASA-гийнхан. Тэгээ ерөөсөө жижигхэн микро болгоод нано хэмжээтэй болгоод энэ хагас дамжуулагчийн одоо бүр гаргаж чадахгүй тийм өндөр хурдыг гаргаж ирж байгаа. Транзисторын гаргаж чадахгүй юм гаргаж ирж байгаа. Жижигхэн төв юм уу? Тийм, жижигхэн. Нүдэнд үзэгдэхгүй. Тийм, одоо чип гэсэн үг байхгүй. Тийм. Чипэн дотор ингээ вакуум хоолой хийцэг гэсэн. За тэр нь юу штэ те терагерцийн түвшинд одоо ийм хурд нь яригддаг. За терагерц гэхээр одоо юу гэсэн үг тэр секундэд их 80 удаа асааж унтрах чадан заяа. Ийм юмны тухай ярьж байгаа юм тэрээс. За тэгэхээр үүдэд ийм л хурдан гэсэн үг. 1 секундэд их 80 удаа асааж унтрах чаддаг. Тийм. Ийм хурдан одоо ийм унтраалгал гэсэн. За одоогийн хагас дамжуулагчаар бол транзисторуудын их 80-д өгөөд энэ терагерцд ерөөсөө хүрч чадаагүй байгаа. Ихтэл нэг хэдэн 100 гигагерц байгаа. За өнөөдрийн бидний ашигладаг гар утас компьютер бүгдээр хамгийн хүчтэй компьютер гэхлээр 3 гигагерц.
3 ГГц гэж одоо юу вэ? Секунд 3 тэрбум үйлдэл хийнэ гэсэн үг шүү дээ. 3 тэрбум өдрөө лаг тий. За гэхдээ юу тэр их найд байгаа шүү дээ. 3 тэрбум гэж их найд яаж юу ч шүү дээ тий. Тэгэхээр энэ вакуум хоолой гэдэг бол өнөөдөр сансарт ашиглахдах бидний өнөөдрийн компьютер руу энэ гар утсанд руу транзистороос хамаагүй хоол хурдан ажиллаж байгаа үз. Бүр үнэхээр гайхалтай. Одоо хүртэл байсаар байгаа юм. За ингээд одоо ерөөсөө вакуум хоолойн тухай яриагаа жоохон өндөрлүүлэх тийш хандуулъя. Одоо манай нэвтрүүлэг өндөрлөж байна. Тэгээ хүн төрлөختөн одоо бид харанхуу тийм цахиурын хөндийн одоо буюу транзисторын гэр үед амьдарч байгаа. Юу харанхуу вэ? Ямар ч одоо бол бид нар одоо энэ цахиурын хөндийн Silicon Valley-д бол амьдарч байна ийм гэр үед. Транзисторын гэр үед ч тийм. За бидний эргэн тойронд бүх зүйл дижитал, бүх зүйл одоо жижигхэн, бүх зүйл хурдан болсон байгаа. Одоо болсоорч байгаа. Гэхдээ хаяач бол одоо эртний зүйлсээ эргээд харахад их сайхан байдаг. Агааргүй хоосон шилэн дотор халуун металлаас сулран гарсан тэр электронууд бидэнд анх удаа дэлхийн нөгөө өнцгөөс мэдээ сонсч анхны тооцоолыг хийж өгч байсан тэр үеийг одоо дурсахгүй байхын аргагүй. За вакуум хоолой зүгээр нэг хуучирсан гэрэлтдэг хийдэг биш. Хүн төрөлхтний оюун ухааны гэрэлтүүлсэн одоо гэрэлт самхах нь байсан гэвэл одоо илүү онсон тайлбар болно. За хэрвээ та гэртээ эсвэл одоо өвөөгийнхөө амбарт одоо хуучин радио эсвэл одоо телевизэр бол тоосыг нэг арчаад нэг асаагаад үзээрэй. За тэгээд ялтайсан тэр нэг жижигхэн гэрэл нь тэр олбор шар гэрэл дотор одоо өнгөрсөн зууны түүх тэр чигтээ гэрэлтэж байгаа гэж бодоод гээд ингэж харуул үнэхээр үзэсгэлэнтэй харагдах хэрэгтэй шүү. За баярлалаа. За баярлалаа. Энэ нөгөө баг байхад гэрт яг иймэрхүү түүхнүүд юу зөндөө байдаг гэсэн шугуулган моруулга эвдэрхий зургт муртаа ингээд завдлаад хатгалцдаг байсан юм яасан тий. Нөгөөдгөө чинь сайхан барин хагална ам даа тий штэ. Тэгсэн чинь учир занц нь ийм байдаг байсан юм байна. Тэгээд дэлхийн гараг дээр ерөөсөө хин ч энэ тухай ингэж нөгөө надад ч юм уу тий хинт ч тайлбар хэлэх нэг ч ширхэг хүн олдоогүй байсан. Тэгээд ашгүй өнөөдөр бас тий учир занцгийн ингэж нарийн ширийн сайхан тайлбарлаж гисэн хасаатай их баярлалаа. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэгтэй хамт байдаг. Шинжлэх ухааныг сонирхон те ингэж үзэж хардаг та бүхэндээ бас их баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар анхны Монгол хэмэл оюун ухаан, эгүүнэ оюун болон Unitel компани маань ивент гэж бас явуулах боломжийг олголоо. Нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107 83.3 гэсэн хос телефоноор та бүхэндээ хүргэлээ. За студид компьютерийн шинжлэх ухаанч Хас Чулуу хөтлөгч Орно хоёр ажиллаа. Дараагийнхаа шинжлэх ухааны гайхамшигаар эргэн уулзъя. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.